энэхүү эндний өмнө хорин зарж байна. Нийслэлийн хамтын байгууллагын 50 жилийн ойтой байгууллагыг шийдсэн байна. Ийм учраас нийслэл хотод байгуулагдсан хонцлог тэмцлийг авах зүтгэртийн байгууллага манай 92 оноос хамтын өдөр хэрэгжүүлсэн өглөө 20 жил програм. Тэс буурлаа дээлэн хүндэтгдэг, насныхаа дээд талд гарч суудгүй, тохойг нь өргөж хүндлэн зологдог, тэднийхээ үгийг сонсдог, сайхан уламжлалтай, ёслогтой ард юм билээ. Өнөөдөр бидний ийхүү бишрэн хүндэтгдэг ахмадуудын маань баяр тохиож байна. Монгол улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цэцэлгүй хөдөлмөрлөж, өөргүйцэд ирсэн үе үеийн анхад буурлуудаа олон улсын хамтын их ашиг хамгаалах өдөр, Монголын хамтын баярын өдөр болон нийслэл хот хамтын байгууллага үүсчихсний 50 жилийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас жил бүрийн 10 сарын 1-ний өдрийг хамтын баяр болон тэмдэглэж байхыг тунхагласны дагуу манай улс 1992 оноос энэ өдрийг тэмдэглэхээр өдгөө 26 жил болж байна. Нийслэлийн хамтын хорон өөрөө удирдлага бүхий бие даасан байгууллага болж өргөжин тэлсээр 50 жилийг артаа орхиж өнөөдөр нийслэл дүүргийн ахмадын хороо 10 ажиллаж 122 мянган гаруй ахмадыг инээдээ нэвтэрсэн нэгэн том гэр бүл болсныг тэмдэглэхэд таатай байна. Буян буурлууд та бүхний дундражгүй хичээл зүтгэл хөдөлмөрийн үр шимээр нийслэл хот маань он цагийг өртөөлөн хөгжин сэрэж ирсэн бөгөөд та нарынхаа оруулсан хувь нэмрийг үнж баршгүй юм аа. Тиймээс бид дан ганц энэ өдрийг илтгүй ахмад наснуудаа өдрөөр баярлуулж явах учиртай юм аа. Та бүхний ахуйн амьдралыг дээшлүүлэх, сэтгэл санааг өөдрөг сайхан байлгаж чиглэсэн олон ажлыг өнөөгийн төр засгаас хийж хэрэгжүүлж эхлэх байгаа бөгөөд нийслэл орон нутгийнхаа хэмжээнд миний бие цаг ямагт үүнийг анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. Хамтууд маань аливаа зүйлийг хүлээж суудаг хүмүүс биш ээ. Тэд нийгэм тустай ажил хөдөлмөр хийх дуршлаг, санаачлаг шингэсэн дайчин хүмүүс ээ. Нийслэл дүүргүүд ахмадуудынхаа хүч чадал, боломж бололцоо, насны онцлог, мэрэгжлийн чадвар зэргийг харгалзан аль болохоор ажилд идэвхтэй оролцохыг анхаарч ирсэн. Тэд нийгэмдээ хүчин зүтгэж, хувийн амьдрал ахуйгаа дээшлүүлж, хоригдлуулсан туршлагаар залуу үедээ зааж сургаж, үлгэр жишээ болон амьдарч байна. Ахмад наснууд маань өөрсдийн чадал, дадал тохирсон хөдөлмөр хэрэгснээр сэтгэл санаа нь өөдрөг байж, эрүүлэх, урт наслах бас нэгэн үндэс болно гэж боддог юм аа. Буянтай буурлууд та бүхэндээ эрүүлэх, аз жаргалтай байж, урт насалж, удаан жаргахын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр нийслэлийн хамтын байгууллагын 50 жилийн ой болж байгаа. Их сайхан өдөр. 19 он хацтай жил байх ёстой гэдэг. Та бүхний хамтын хөл бүрэн утгаараа хэрэгжих болцоотойгоор энэ төсөв. Улсын хурд асар хүрэхтэй, улсын хурдын хотоос огцсон 28 гишүүж байдаг гэдэг. Нийслэлийн ахмадын хорооны жижүүр дөрчийн мигмар сүрэн тэрийг орзолж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн чөөх хүчээр орж байна. Монголын ахмадын холбооны шагнаар шагнагдсан байна.